Chance trade байна. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр та бүхэндээ 2025 оны Kia Tasman машиныг танилцуулнаа. 25 онд үйлдвэрлэгдсэн Kia-гийн хамгийн анхны пикап загварын машин юм аа. За Kia Hyundai бол ер нь ийм пикап загварын машин ер нь байдаггүй. Тэгээ хамгийн анхны машин бол энэ. За энэхүү машин маань болохоор 4 дугаар хөтлөгчтэй 2.5 турбо мотортой. За ийм ерөнхийдөө оффроуд загварын машин байгаа. За энэ загвар маань болохоор Dynamic гэдэг загвар нь байгаа. Дотроо Adventure, X Pro гэдэг 3-4 төрөл байдаг. За энэ бол яг Dynamic гэдэг яг хамгийн энгийн загвар нь байгаа. Тэгээ энэхүү машин маань болохоор яг 25 оны 7 сард үйлдвэрлэгдсэн. Одоо бол нэг 900 хэдэн км явсан шинэ шухуу машин байна. За энэ машин маань болохоор Монголд нийт орох үнэ нь 124 саяд орно. Тэгээд Солонгостой хэрвээ униа гэх юм бол ойролцоогоор нэр шижүүлэг нь ороод 40 орчим саяд орохоор байгаа шүү. За мэдээж энэ машин маань оффроуд загварын машин учраас доторх энэ салоны үзэмж, тоноглол юмнууд нь бол ерөнхийдөө ийм барьцтай, ийм том хөлийн гişгүүрнэ гэдэг харахад бол ийм цул төмөр байх жишээний. За мэдээж пикап загварын машинууд маань гол сул тал нь болохоор хойдлын зай жоохон ийм гавчиг байдаг. За энэ машиныг харах юм бол за ер нь бол ингээ хангалттай ингээ суугаа явуулчихаар хамаагүй нухтай юм байна. Ингээ юм бариултай. Энэ бол хуулган муулгаж хуулаагүй байгаа машин байна. Юусе бүх юм ингээд шинээрээ байна. За мэдээж Монголд оффроуд чиглэлээр нь уныг үйл энэчэн гадагшлуулаад том дугуйг нь тавиад тийм гоё арзар дугуй энэ тавиад ирвэл гоё болчих юм байна. За энэхүү машин маань болохоор ер нь бол нэлээд өндөр. Дээшээгээ 197 см өндөр. Тэгээд 5 м 40 санж урттай нэлээд том машин. Гэхдээ унаа явхад бол нэг тийм том данхгэр тийм мэдрэмж төрөхгүй. Ингээд баг зайн ч гэсэн ингээд машин бариа явхад бол зогсоол тавихад айгүй эвтэйхэн байдаг юм байна. Тэгээд ер нь бол ингэж данхалцсан тийм хэцүү хүнд том гэсэн мэдрэмж ерөөсөө төрүүлэхгүй байна. Тэгээ маш гоё зөөлхөн явдалтай юм байна. Тэгээд мэдээж урагшаага эн чинь 8 гараатай, 8 шаталт араатай гэхлээр хурд мурдны хувьд ч гэсэн тэгээд бензин зарцуулалтын хувьд ч гэсэн хамаагүй бага болоод ирчихэ. Сүүлийн үеийн он залуу машинуудын жишгээр нумарсан ийм том дэлгэцтэй. Энэ машин яг динамик загвар учраас динамик буюу хамгийн энгийн загвар гэсэн үг. Тийм учраас 360 камер, бусад нэмэлт ийм жижиг сажиг опшнууд нь бол ерөөсөө ороогүй гэсэн үг. Мэдээж та бүхэн сонголтоор X Pro загварын тэрийг сонирхно гэх юм бол бүх төрлийн опшнууд нь бол нэмэлтээр хийлгэх боломжтой байгаа. За тэгээд энэхүү машин маань та бүхэнд таалагдсан бол бидэртэй холбогдоорой. Тэгээ манай дээр бол бүх төрлийн загварууд нь байж байгаа учраас та нар маань холбогдоод энэ ийм ялгаатай байдгаа гэдгийг бас тухайн үед нь хараад тэгээ сонголтоо хийх боломжтой байгаа шүү. За энэхүү машины маань хувьд болохоор Монгол руу орох гайл тээврийн зардал нийт ороод ойролцоогоор 124 сая төгрөгт орохоор байсан. Хэрвээ та сонирхож байвал тэгээ холбоо бариарай. Баярлалаа.